Сайн байцгаана эрхэм үзэгчдээ. Та бүхэнд нэм гараг бүр зөмбөлгийн талаар нэвтрүүлэг маань хүрж байгаа. Манай нэвтрүүлэлд оролцогчдыг зөмбөлтөн гэж хэлэхэд харах эртнэ. Нэвтрүүлгийн хүнд хэцүү сорилтуудыг амжилттай гүйцэтгэсэн дараагаар финал шалгалсан 3 зөмбөлтнийг бид хүн шилдэг зөмбөлтөн гэж зарлуулна. Ингээд оролцогчтой үргэлжлүүлэн сорьцгаая. Зөмбөлгийн талаар нэвтрүүлгийн энэ 7 өдрийн ээлжид 2 сорил. Зөмбөлөгчдийн хэнийг ч мэдэхгүй хэл дээр бичсэн нэгэн бичиг. Энэ бичгэнд юу бичсэн байгааг хэрхэн мэдэрч болох вэ? Амин нутгаа алсаас харан суухдаа. Нутгаа их сангалдсан. Тийм хүнээс бичсэн. Муу зүйл бүгд хол байд гэж ерөөсөн юм шиг байна. Тунхаглал маягийн юм шиг байна. Зөмбөлөгчнүүд эрэлд гарах болно. Энэ удаа тэд өөрсдийнхөө алга болсон гэж зүйлийг олох ёстой. Чан хаашаага хайц. Just 40 орчим алхмын цав. 150 метрийн радиус нуусан гэж зүйлийг ердөө 10 минутанд олох ёстой. Энэ бүхнийг өнөөдрийн зөмбөлгийн тулаан нэвтрүүлгээс хүлээн авч үзээрэй. Зөмбөлөгчид өөрсдийн ер үсэн чадвараараа аливаа зүйлийг харахгүйгээр сонсохгүйгээр мэдэрч чаддаг. Тэр үедээ хэл харь хэлний хүнтэй ярилцахгүйгээр ойлголцох боломжтой гэж үздэг. Үүнийг телепат буюу хүний бодол санааг унших гэж нэрлэдэг үлээ. Харин манай нэвтрүүлгийн оролцогчид энэхүү чадвар байна уу гэдгийг сорж үзэхээр дараагийн нэгэн сонирхолтой дадрыг бид өхөн бэлдээд байна. Оролцогчдын огт мэдэхгүй хэл дээр бичсэн нэгэн текст. Түүнийг тэд тайлж унших болно. Зөмбөлөгчнүүд харь хэл дээр бичсэн мэдээллийг тайлж унших ёстой. Бидэнд хэлний мэдлэг бус өөрсдийнх нь далд ухамсар туслах болно. Энэ удаагийн даалгавар дэлхийд дахинд болсон томоохон үйл явдлыг перс хэл дээр хөрвүүлэн бичих болно. Ингэснээр оролцогчид өөрсдийн огт мэдэхгүй хэл дээр бичсэн зүйлсийг өөрсдийнхөө зөмбөлгээр мэдэрч хэлэх болно. Нэвтрүүлгийн оролцогчид янз бүрийн зүйл мэдэрч хэлсэн. Чухам хэн нь зөв дүрслэн хэлхийг үзэгч та бүхэн шүүн үзээрэй. Энэхүү текстийг манай нэвтрүүлгийн хөтлөгч продюсер Өнөр Баяр Google Translate програмыг ашиглан монгол хэлнээс орос хэл рүү, орос хэлнээс перс хэл рүү хөрвүүлэн хэвлэж гаргасан. Энэхүү текстийг перс хэл мэддэг хүн хараад юу бичсэн байгааг олж мэдэж болох юм аа. Харин перс хэл мэдэхгүй хүн мэддэг мэрэгэн цоохор, мдэггүй эрээн цоохор болж харагдах нь ойлгомжтой. Харин зөмбөлөгчдөд хэрхэн харагдах нь сонирхол татаж байна. Зарим оролцогчид араб хэл дээр бичсэн зүйл болохоор эртний хадан дээр бичсэн сургаал байна гэж үзэж байлаа. Энэ болохоор нэг тийм өндөр хадан дээрс л тийм бичсэн. Тийм хүний эрэгтэй хүний бичсэн тийм. Тэр шүллэг хэмжтэй хайшаа. Ямар ч хадан дээр бичсэн байсан л юм. Энэ бол нэлээд тийм гэгээлэг тийм. Одоо манд тугай ч юм уу нэг тиймэрхүү л юм бичсэн л. За энэ их байлдан дагуултын дараа нутгаа их сангалдсан. Тийм хүнээс бичсэн. Тийм их нутгаа их сансан тийм загтал. 40 иргэм насны нэг эрэгтэй хүн харагдах. Тэгээд энэ зураг нь одоо нэг хатуу чанга одоо бүхэл зүйлийг агуулсан, олон зүйлийг агуулсан. Одоо хуурмаг хотлохын мэрч юм уу нэг одоо тиймэрхүү юмнууд сэдвүүлсэн одоо нэг тийм эрэгтэй хүн. Гэхдээ энэ улсын хүн биш, өөр улсын хүний одоо бичсэн одоо сургаал улсан зүйл. Тиймэрхүү зүйл байна. Нэвтрүүлгийг дэмжигч Зүки хаус. Зарим нэг нь бүр өөрсдөө яруу найраг зохиож эхэлсэн. Энэ нэгэн зохиолчийн чүлэглэл юм. Амин нутгаа алсаас харан суухдаа алтан шонхор шууга шуугуулан Аллах Тэнгэрээ магтан дуулъя гэсэн тал нутаг Аллах Тэнгэрээ магтан дуулсан нэгэн зохиолчийн шүлэглэл юм. Очень шансон, очень
Энэ удаа бидний бэлтгэсэн текст бол Америкчууд 1945 оны 8 дугаар сарын 6-нд Хирошима хотод атомын бомб хайсан үйл явдлыг дүрслэн бичсэн байна. Хирошимад хайсан атомын нөлөөгөөр олон мянган хүн шатаж, хүчлийн бороог ууцхан өгч байлаа. Амьд гарсан нэг идэгч хөвчөнтэй болж байлаа. Тэнд амьдсан хүний тоо ойролцоогоор 246 мянга гэсэн судалгаа байдаг. Хүүхдээ тэрэн орилдох хийхин дуу, өвчнөд шандан орилох хүүхдийн дуу хүн төрлөختөнд гашуун сургамжуулан үлдсэн юм а. Энэ хүү эмгэнэлт явдлыг Перс хэлний хөрвүүлэн жазанд хийж зүүн бэлэгтнүүдэд мэдрүүлж өгүүлнэ. Ерөнхийдөө бол эндээс тийм хүүтэн тийм мэдрэмж надад мэдэгчээ. Зүүн бэлэгтэн дашторж даалгавраас сөрөг нэр мэдрэгдэж байгааг мэдэрч чадсан юм. Тийм үхэл хагацал гарсан тийм юм мэдэгчээ. Тэгээ ерөнхийдөө нэлээд цусмас их харагдах юм аа. Тийм үхэл хагацал нэг тийм одоо нос нулимсын одоо үдсэн гэх юм яах. Тийм хэцүү л ерөнхийдөө дүр зураг үйлдэл явагдаж байна да. Одоо нэгэсний одоо нэг байлдсангаар ярих юм бол одоо нэгэсний нэг алаа талаа тийм ингээд хайцсан юм шиг тийм нэг цус нүжил тийм үхэл их мэдрэгч байна да. Ерөнхийдөө гар чичрээ тэр нэг нуруу жоохон их хүүт ерөнхийдөө нуруугаар их хүүтэ хааж. Тэгээд энд нэг эмэгтэй нэг хүүхэд их нулимсаа гаргаад их шаналсан байртай л үзэж байна да. Тэгээ нэг одоо ингээд хорлсон ч байд юм одоо нэг алсан ч байд юм уу тийм тэр одоо хүн нь одоо их хараасл мараасалтай тийм л дүр зураг л үзэгдээд байна да. Ерөнхийдөө үйл явдал гэх юм бол их хар мөртэй тийм үйл явдал их хүүт мэдрэгч байна энд. Тэгээ цааш ярихад их хэцүү юм. Тэр их цус нүжтэй тийм холбоотой болохоор би их дагдчихэв. Дотор их эвгүй. Би ерөнхийдөө энийг бол болий зогсоо идөө. Дашторж бичгнээс үхэл зовлон уй гашууг мэдэрч чадсан. Тиймээс ч тэрээр дагжин чичирч энэхүү даалгаврыг зогсоохыг хүссэн юм. Нэвтрүүлгийг дэмжигч Zuki House. Дараагийн урлагч мөндөө хэрхэн мэдээлэл өгөхийг сонирхъя. Зарилэг загтал юм шиг байна. Газар нутагтай холбоотой суулгах шиг. Тусламж ирсэн юм болов. Сайн мэдгүй нэ. Газар нутагтай холбоотой юм шиг. Том одоо юм зарлан тунхаглана гэдэг л үйлээ. Тиймэрхүү тунхаглал маягийн юм шиг байна. Газар нутгийн хамгааллыг гэсэн газар нутагтай холбоотой юм. Мөндөөгийн хувьд энэ бичиг газар нутагтай холбоотой гэж үзсэн. Дайн гэдэг бол нэг улс нөгөөгөөсөө газар нутаг булааж авах зорилготой байдгаар авч үзвэл мэдээлэл өгөх боловч бидний хүсэж байсан мэдээллийг өгч чадсангүй. Дараагийн урлагч ганц чимэгч мэдээллийг бүрэн тайлж чадаагүй юм аа. Эв нэгдэл, эрхэм нэгдэл, гэрэл гэгээ, бадрангуй, үргэлж, үрд, ямар ч муу зүйл бүгд хол байд гэж ерөөл юм шиг байна. Эх орон, хүн гэдэг хоёр зүйлтэй холбоотой. Тэр бүгдийг тодорхой хэмжээгээр магтандуулж хамгаалсан утгатай. Хүнийг зоригжуулж бадраах гэсэн, эх орныг ямар нэгэн магтарч дуулах гэсэн утгатай мөртөд байна.
Дахин сануулгад энэхүү жаазан тэртээ 60 жилийн өмнө Хирошима хотод атомын бомб хайсан үйл явдлыг Перс хэлнээр хөрвүүлэн бичсэн байгаа. Оролцогч толгомоо дараах мэдээллийг бидэнд өгсөн юм. Энэ нэг эмэгтэй хүнийг магтсан тийм уран сайхны шүлэг юм уу? Их л гоё уран сэтгэмжтэй. Тэгээ тэр зориулж утсан үнэнд бол байхгүй. Өнгөрсөн хүн зориулж утсан тийм уран сайхны шүлгэрхүү ч юм уу? Эмэгтэй хүнийг магтсан захиас тиймэрхүү үг байна. Тиймэрхүү л утга учиртай юм байна шүү. Тэр эмэгтэй хүнийг одоо амьтд нь яг хайрлах чадаагүй ч юм уу? Тэгсэн хэрнээ хойно харамсаад тэгэл энэ хүн зориулж бичсэн. Энэ нэг магтсан тийм утгатай. Тэгээ ер нь эмэгтэй хүнийг хайрлаж яваарч гэсэн юм. Ерөнхийдөө л сургамж захиас маяг л юм байна. Толгормагийн дүрсний хэлсэн мэдээлэл Эртний Арабын 1001 шөнийн үлгэрт гардаг домгийг санагдуулж байна. Энэ зэрэгтэй тийм нэлийн ноён зэрэгтэй эрэгтэй хүнтэй холбоотой юм л гэж бодож байна. Энийг нэг тийм түүхэн л бичигээс болоо гэж бодож байна. Түүхэн хад модноос түүхэн бичээсэн. Дараагийн оролцогч Одгэрэл мөн л бичгийг эртний түүхэн бичээс байна гэж үзсэн. Нэвтрүүлгийг дэмжигч Zuki House. Надад тийм их хүүтэн мэдрэмж орж ирж байна. Тэгэл эсвэл нэг халуун тийм дээшээ хөөрж байгаа юм. Оролцогч оюун чимэг атомын бомбны дэлбэрэлтийг мэдэрч онгоцны дуугч мэдэрч байгаагаа хэлсэн юм а. Гэлшиг. Түүнд ямар ч байсан энэ бичгээс уйга шуг мэдэрсэн бололтой өөрийн ирэхгүй уйлж эхэлсэн. Их уйл барж байгаа. Яг болохоор уйлмаар. Надад тэр халуун дээш хөөрж байгаа тийм халуун энерги ингээл төөнөд мэдрэмж би хөөрж байгаа юм шиг л тиймэрхүү байна. Удан оюун чимэг өөрийн мэдрэмжэндээ мэдээлэл зөв мэдэрч болсон үйл явдлыг зөв дүрснэ хэлсэн ч даалгаврыг гүйцэтгэхэд хэцүү. Дотор бачимдаад байгаа тул зураг авалтыг зогсоохыг хүссэн юм. Харуулсал маш их айдас мэдрэгдэж байна да. Яасан. Сүрэл. Хүмүүсийг маш олноор нь үгүй хийсэн. Байгаль дэлхий. Хэрцгий аран шингийн тухай. Тодорхой болсон цаг хугацаанд маш их сүрлийг дагуулсан. Муу мэдээллийн тухай. Ойрлолдож, чарлалдаж, авралга байсан. Бас тэгээд зүгтсэн, гүйсэн хаашаа чимдэмдэх айдас, маш их айдас дагуулж байна. Аллаг, таллаг. Сайхан юм бол энэс ерөөсөө мэдэрдэг. Маш их муу юмны тухай мэдээлэлд орж байна. Байх юм да. Гамсхийн тухай, сүрлийн тухай.
бас их сөрөг энергийн тухай. Тэгэд айц олон хүний үхлийн тухай бичвэр байна. Манчингиш олон хүний үхэл мэдрэгдэж байгаа. Уйлан, орилон, аврал ирсэн үйл явдал болж байгааг зөв мэдэрсэн юм а. S Furniture 24 каратын алтан бүрмэл нэхлийн сонгодог тавил таны нэр хүндийн баталгаа. Heck yeah. Think I can rock it? Alright, no doubt. Yeah. Yeah. Come on. Watch out. Y'all just y'all dance. Crazy, do the mambo like a crazy with a Con los terroristas. They do the Harlem Shake. Men's Collection Shop. Европ гүшүмда итгэмээргүй амьдралыг зардаж байна. Everyday shopping key. S Furniture 24 каратын алтан бүрмэл нэхлийн сонгодог тавил таны нэр хүндийн баталгаа. Crazy, do the mambo like a crazy with a
got you open. Heck yeah. Think I can rock it? I like that, yo. No doubt. Yeah. Yeah. Come on. Watch out. Y'all just y'all dance. Men's Collection Shop. Европ гүсүмдэ итгэмээргүй амьдралыг зардаж байна. Everyday shopping key. Манай 11 оролцогч өөр өөрсдөө персилийг тайлж уншлаа. Зарим нэг нь өлгөр домог пантаа цохиж ирсэн бол бусад нэгэн оролцогчид харсан мэт мэдэрч чадсан. Аатмын бөмбөний тэнгэр өдүүлэх гал хүүхдэд тэрэн аврал ирэх ихийн дуугч сонсч чадсан. Харин үзэгчдээ бүхэн хэн сайн хэлсэн хэн таарах үлснийг дотроо шүүн тунгаан байсан. Ингээд зөмбөлтнүүд дараагийн даалгавтаа орох гэж байна. Энэ удаад хүний алга болсон зүйлийг биш өөрийнхөө алга болсон зүйлийг олох ёстой. Ингээд зөмбөлгийн талаар нэвтрүүлгээ өргөжлөлөн хүлээж авсан. Одоо зомбилэгчид алга болсон зүйлийг олох хэрэг гарах болно. Хүний гээсэн зүйлийг биш өөрийнхөө зүйлийг олох болно. Зомбилэгчид 250 метрийн радиустай ам модонд өөрсдийн эд зүйлийг олох болно. Зомбилэгчдэд гээсэн алдсан зүйлийг олуулахаар олон сүсэгтнүүд ханддаг нь ойлгомжтой. Тиймээс алга болсон зүйлийг зомбилэгчид олж чадах уу гэдгийг энэ удаагийн даалгавраар сорж үзэх болно. Даалгавар эхлэхийн өмнө оролцогчдын биедээ байнга авч явдаг эд зүйлсийг хураан авч энэхүү цүнхэнд хийх болно. 11 зомбилэгчдийн энерги шингэсэн энэхүү цүнхийг олоход далдыг мэдэрдэг хүнд хэлбэр өгүүлэх юм. Өөрийн эд зүйлийг олж чадахгүй бол хүний эд зүйлийг олно гэдэг эргэлзээтэй болох нь ойлгомжтой. Ингээд зураг авалтын багийнхан зомбилэгчдийг гадны орчноос тусгаарлан эд зүйлийг нуухаар явсан юм а. За юм сайн уухгүй бол манай зөмбөлөгчдөөс өмнө өсөд өөр хүмүүс олоод авчид балан юм болоо шүү. Би өөрөнд орох юм болно. За энд унтсан модны дор ичүүлээд. Оот ингээд бол хүмүүс мэдхгүй. Заарч. Бидний нуусан газар хүний нүдэнд өртөхгүй, шууд хараад мэддэхгүй ч чадсан. Хаашаашгаа 250 метрийн радиустай газрыг санахад 90 минутын хугацаа зомбилэгчдэд өгөх болно. Нэвтрүүлгийг дэмжигч Zuki House. Даалгавар гүйцэтгэх эхний оролцогч оюун чимгээг нэвтрүүлгийн хөтлөгч Өнөр Баяр тэрэлжийн дүүжин гүүрэн дээр хүлээж авах болно. За өдрийн мэнд оюун чимгээ. За өдрийн мэнд.
За энэ удаагийн даалгавар таны эд зүйлийг бид нуусан байгаа. Та өөрийнхөө эд зүйлийг олох хэрэгтэй. Тэгэхээр яг энэ гүүрнээс эргэн тойрон өөрийнхөө эд зүйлийг бидэнд олж өгөх хэрэгтэй байгаа. Даалгавар боломжтой. Таны хувьд урд нь машин сун олж байсан, амьд усыг бол олсон. Таны хувьд бол олох даалгавруудыг амжилттай сайн гүйцэтгэж яваа. Энэ удаас таныг амжилттай гүйцэтгэж найдаж байна. За ингээд танд 10 минутын хугацаа өгнө. 10 минутын хугацаанд та өөрийнхөө эд зүйлийг олох хэрэгтэй. За даалгавар явуулсан. Бид оролцогчдын эд зүйлсийг голын урт талд нуусан байгаа. Тэгэхээр таны хувьд бол голын аль ирэг дээр байна гэхлээр үзэх зүйтэй байх тийм ээ. Та өөрөө юуг нуусан бэ? Аргас дээр юуг? Хомхотой эрх. Эрхээ нуусан уу? Эрх. Ингээд ураад алдуулчих. Мэдээлэл шууд унчлаа шүү дээ. Мэдээлэл унчаад ахны шиг яваад байна та. Унчаалах юм тэгэл. Унчаач одоо байхгүй гэсэн үг шүү. Сэтгэл ийш болчихлоо. Тэгээд та хаашаа явсан? Би одоо тантай уулзсан байгаа шүү дээ. Мэдгүй шүү дээ. Би таныг дагаад байна. Ишэлчтэй. Ишэлчтэй. Оюунч хүйтэн мэдрэгдэж байна гэсэн боловч буруу зүг рүү явсан байлаа. Та одоо ийшээ бишиж үзээд байгаа тийм төсмөглээд яваад байгаа тийм. Яг нөгөө хомхоо болохоор хүйтэн энерги татаад байна л да. Халуу болохоор тийшээ татаад байдаг. За. Зөрүүд юм бицтэй тэгээд та өөрийнхөө зөвлөгөөс мэд. Нэг л хүүтэн болоод байна. Алдсан энерги ол доо. Яа цаг нь. Таны ч наашаа гүр давж ирээд энерги байхгүй болчихлоо гэхлээр чинь тэгэл буруу газар руу ицсэн болж утсан ш би. Яг л ийшээ л яваад. За ийшээ л яваад. За. За цанаа цаг дууслаа. Эцсийн үйлдэл хэлнэ үү? За тэнд ядтаа нэг газар огчоод үзээд байлаа. Би өөрийнхөө түрүү нөгөө буусан газар энерги мэддэгтэй толдгоо. За. Тэнцэл мөртөө тэр. Тэнцээ. За тэнцээч үзчихээ тэгээд одоо. Тэнд бол гомдлын мөр тийм ээ. Тий тэр үзсэн дээрээ. Тэр өөрөө түрүүн байсан болохоор энерги татаад байгаа байхгүй юу? За энд бол мөөг байна. Гүзэлсэн байна. Өөр малгадаа. Тэгээд таны хэд зүйлийн дотор алга байна. Тэгээд та буруу газартаа ирсэн шиг байна. Харамсалтай байна. Олж чадсангүй. За сайн сургууль дасал сургууль хийж хэрэгтэй юм да. Зөвхөн л одоо хүний алдсан модсон одоо болоод идэв шүү дээ тий. Канамон дээр чинь. Төөл. За энэ удаад ингээд дуслаа таны хувьд. За. Харамсалтай нь оюун чивг бидний ах буудулсан газарт энерги татаж байна гэж дагуулж ирээд даалгавартаа бүдэрсэн. Бидний нуусан газар голын нөгөө талд байна. Даалгавар гүйцэтгэхээр ган чимэг тэржийн дүүжин гүүрэн дээр хүрдсэн ирээд байна. За өдрийн мэнд. Ган чимэг өнөөдөр даалгавар бол ойлгомжтой. Та өөр хийх зүйлийг болох хэрэгтэй байгаа. Та өөр юуг нуусан бэ? Буувч. Учиртай тэр. Учиртай. Ямар учиртай буувч вэ? Одоо харын тэнгэр барьсан гэдэг та зүүн гартаа зүүдэг. Тэр талаас намайг хамгаалдаг, муу юмнаас хамгаалдаг. Муу юмнаас хамгаалдаг. За тэрийг олж чадахгүй тэгэл одоо балархан байна шүү дээ, тийм ээ. За тэгээ өөр зүйлийг чухал зүйл учраас олно гэдэгт итгэлтэй байна. 10 минут хугацаа өгнө. За энэ гүүр бол яг бидний гол дунд нь гэж ойлгож байна. Эндээс гүүрнээс 250 метрийн радиустай газарт бид таны эд зүйл байгаа. Тэгэхээр мэдээж гол нөө учраас голын урд дулын хойд ирэх гээд үзээд явах гэж бодож байна. 10 минут хугацаа цаг явсан. За.
Эхний ээлжинд голын урд дуу хойд талд дуу гэдэг л. Хойд талд. Аа. Энд хойд талд. Хойд талд. Эрэг хойд эрэг дээр. Тийм. Ишээ. Би дагаад явна. Ганц чимийг зүгээ гаргахдаа баруун хойд зүгтээ гэж зүгээ буруу гаргаж даалгаврыг гүйцэтгэх боломжгүй болсон юм. Нэвтрүүлгийг дэмжигч Zuki House. Дараагийн оролцогч Алтан Гэрэл. Зааш. Ишээ. Хойд зүгтээ. Голын хойд тал. Би таны дагаад явна. Зайрын Алтан Гэрэл мөн хойд зүг рүү явж зүгээ буруу гаргасан юм а. Даалгавар гүйцэтгэх дараагийн оролцогч Мөндө. За Мөндө. Аас. Өдрийн мэнд. За өдрийн мэнд. За өнөөдрийн даалгавар өөрөө чи зүйлийг 250 м-ийн радиустай газарт нуусан байгаа. За. Тэгэхээр хаа нуусан мэд болох хэвээр бид нэг голын гүүрэндээ зогсож байгаа. Гүүрнээс хаашаа 250 м-ийн радиустай байгаа гэсэн үг. Өөрөө юу нуусан бэ? Өөрөө бүгжил хийсэн. Бүгж юу? Яадаг уцудтай тэр бүгж мөгч юм? Учиргүй. Учиргүй. Зөвхөн найз нь дурс болооч гэсэн. За. За тэр бүгж юм мөнгө мөгж байгаа. За. Өөрөө тэнгэр хагаа аргатай бороо мосооч юм шиг. Даалгавар хэлснийхаа дараа дахин оруулъя гэж бодод шүү дээ. За тэгж болохгүй ш. За ингээд танд 10 минут хугацаа байгаа. Зөв чигээ гаргаад одоо тэгэл олдлох нь чухал шүү дээ. За цаг явсан. За гол дотор бол ороогүй. Тэгээ гол дотор бол ороогүй боломжтой. Голын хоёр ирээдтэй тийм ээ. Баруун урд эргүү хойд эргүү гэдэг дээр нь л үзэн штэ одоо. Тэгэхээр 250 м-ийн радиустай газар. За. Оролцогч Мөндөө зүг чигээ зүг гаргаж шууд бидний нуусан газар руу чигэж явсан юм. За бид нар мэдээч нүдэнд харагдахгүй базар далд нууцсан байгаа шүү дээ. Тийм ч нүдээр харагдах байхгүй. Ямар зүнц байхгүй тий. Жижигхэн зүг байгаа шүү дээ. Нүдэнд харагдахгүй. Өөрөө зүг чигээ ийшээгээд гаргачихв. Энэ саалгаа бол гэж бодоод байгаа. Тий. Энэ одоо зүү хойд зүгтээс тий. Ийшээ чи зүү урагшаа шүү дээ. Зүү урагшаа. Зүү урагшаа. Зүү урагшаа. Энэ зүг. Энэ голын урд зүг. Голын хойд чинь цаана шүү дээ. Цаанаас ийшээ бууч. Таамгаар авч яана эсвэл мэдрэгдээд байна уу? Ийшээ явуул гэдэг ах. Ийшээ явуул гэдэг нь хэн? Тий. Хэн гэж байна? Чихэнд л тэгж сонсогдоод байна. Тий. Шүүрхсээ тохиолцоо явуулчих шиг чихэн мөхөндөө юм зүүсэн юм шиг дээ. Тийм байхгүй. 10 минут байгаа тий. 10 минут хугацаа. Нэвтлээд байгаа юм да. Нэвсэл. За энэ 250 м радиустай тулчиж байгаа тийм. Шиг болох юм. Яаж ийна? Энэ л юу нь ялцаа? Төгчшил боллоо гэж боддог. Төгчшиг боллоо. Нэг энерги мэдрэгдэж байна л да. Яса. Тод тэр. Юмны доормор ийдсэн байгаа шүү дээ хөө. Газар моцор хуч үж болно шүү. Тэрээр бидний нуусан газрын ойр хавьд эргэлцээр энерги мэдэрч байгааг хэлсээр байлаа. Таны хугацаа дуусч өгч байгаа. Аа. Энэ дараа нэг жаах гэдэг. Байж болно шүү дээ. Үлсэж болно. Яг энэ чи мэдэрчсэн юм байна. За хоёрыг. За. Сайн. Мундаг болдсон юм шүү дээ. Болдог юм болж ирсэн үгүй? Ерөөсөө олж үзээгүй. Олж үзээгүй. Зүгээр сая энэ чи орж ирэхээр амар юм хүчтэй. Мэдрэмж төрөөд энэ ч байна, яг энэ ч байгаа.
гэж хэлсэн. Хэлсэн. Би бол үнэхээр бол сая гайхлаа. Тэгээ гүүрнээс бол ямар ч юм ярихгүй надад юм ярихгүй бол нааш явцсан шүү дээ. Тий, угаасаа энд ийшээ байгаа гэд шууд хэлсэн гүүрэн дээр очиод. Тий, тэгээ аль руу явсараад яг хажууд нэрээ зогсоод тэгснээ чинь хажууд нэрсээ энэ тавьд байгаа гэсэн. Урдны даалгаврууд дээр дандаа эргэлзээд өөрөө нөгөө даваад байсан болохоор одоо яг хэлснээр нь яваа гэж бодлоо. Хийлөө. Дээрээс л одоо миний онгод тэмдэглэл. За онгод тэмдэглэл чинь энэ бол тий баг гарцаагүй л өөр чинь бол энэ дотор бол. Бач юу хийсэн гэлээ? Бүгж хийсэн тий. За бүгж авч болно. За. За энэ бол яалтчгүй. За баяр хөсөр авахгүй. За. Энэ битүү ойдоос ийшээ авсан мэдэрчгүй ийшээ энэ араас нь мэдрээд ийшээ гарах хүүт өргөд энэ дотор болохоор их дулаахан байсан л та. Энэ бол хүн бол хараад мэдтгэр газар нь усан шүү дээ. Тий. Яг энэ хавьд гээд яасан дээ яг энэ дээгүр зүрчлөөсэй. За. За. Мундаг нэг цаа махтай. Энэ бол үнэхээр гайхалтай. Ой модон дотроос энэ жижиг зүнхийг олно гэдэг нэвтрүүлгийн хүн даалгавар гэж бид үзэж байсан юм. Дараагийн урцагч долгормаа. Энэ бол голын хойд зүг. Тий. Энэ бол голын урд зүг. Баруун зүг. Чаас баруун хойд зүг. Баруун хойд гэхлээр чинь хойд зүг л энэ. Баруун гэхлээр ийш гэсэн үг тий. Баруун хойд. Баруун хойд зүг. Тий. 30-40 орчим алхмын цаана. 30-40. За алхах би дагаад араас нь дагаад явна шүү дээ. Харамсалтай та зөв чигээ буруу орсон учраас буруу хойд зүгт таны их байхгүй. Байхгүй. Тэг учраас та энэ удаа даалгавартаа бүдрээд гэж үзэж байна. Ийш явах шаардлага байхгүй. За ингээд таны даалгавар дуусчихна. Даалгавар гүйцэтгэх ээлжид оролцогч Од гэрэл. За орой минь. Одоо ираа. За тэр энэ удаа бол даалгавар ойлгомжтой. Өөрийнх нь нуусан, өөрийнх нь алга болсон зүйлийг олох хэрэгтэй да. За одоо ингээд бид нар бол тэрэлжийн дүүжин гүүрэн дээр байж байна. Энэ гүүрнээс эргэн тойрон 250 метрийн радиустай газар таны тойлыг нуусан байгаа. Тэгэхээр та тэр тойлоо олох хэрэгтэй. 10 м хугацаа өгнө. Тэгэхээр зүг чигээ зүг гаргах хэрэгтэй байх гэж бодож байна. За даалгавар явуулсан. 10 минут. Хойд голынхоо. Хойд. За. Од гэрэл хойд зүг рүү зүгээ буруу гаргасан. Тиймээс даалгавартаа бүдэрсэн. Таны зүг угаасаа буруу. Угаасаа буруу учраас тийш явах шаардлага байхгүй. За энэ удаагийн даалгавартаа алдлаа. Харамсалтай байна. Хойд урд хойгл. Яса. Ингэж хялтна шүү дээ. Урд гэж юм хайж үзсэн үү? Урд гэж юм хайж үзсэн үү? Ер нь гэж модууд дотор ингэж хайж байгаагүй. Хайггүй л болчихлоо. Ха? Сонь. Анаа хэлсэн дээ шүү дээ. Олон гол би явуулсан шүү дээ. Тийм том болж байгаа. Баавар алдсан таарнэ. Дараагийн уралцагчид хойд зүг рүү явсаар байлаа. За өөрөө хайд зүг л гэж бодож байна. Би болохоор яг чанга хаашаага. Хаашаа, чанга хаашаага. Тийм. Таны ирэх байна гэж бодож байна тийм. За амталтаа л хойд зүгтэй. За. Таны гарсан зүг ч угаасаа буруу байсан учраас таны даалгаврыг бол гүйцэтгэж чадаа гэж үзэж байна. Харамсалтай нэг байхгүй. Тэгэхээр таны хувьд энэ удаа даалгавартаа бүтэрлээ. За арай минь нас жаргал. За арай. За ховтой хор бороо нагчаар хор бороо дагуулад ирлээ дээ. За тэглээ дээ. За одоо та яах ёстой вэ гэхээр өөрийнхөө алга болсон зүйлийг олох ёстой. Та өөрийнхөө үг нуусан бай. Өгч. Энэ бол урд зүг. За. Энэ бол хойд зүг байгаа. Голын урд байна уу, голын хойно байна гэж үзсэн шүү дээ, тийм ээ. Дараагийн оролцогч насан жаргалыг ирэх үед бороо орж эхэлсэн юм. Асан юм. Яач. Төөрөд байгаа. Төөрөд байна. Бороотойгоо төөр мөрөж явахгүй өстэй. Та бороосоо тань мөр мэдхгүй үз. Бороосоо тань мэдхгүй үз. Бороо зогсон. Зосоох уу. Заасаа зосооч тэгж байгаа цаг үзсэн үү?
За бүр ширүүслээтэй. Насан жаргал лам бороо зогсоодог ном унших үед улам бороо ширүүсэж эхэлсэн. Гэхдээ бороо тунгалдгүй зогссон. Номын хүчээр үү эсвэл байгаль дэлхий өөрөө зогссон уу мэдэхгүй. За. Хаашаа? Баруун урцагт. Баруун урцагтэй. Баруун гэдэг чинь хийшээ. Ур зүгтээ чийшээ. Зааваршаа явах бол. За. За тавар дор газарчлаад өгнө. Шаан дээр чинь баруун урцаглыг гарчуу. Тэгсэн. Лам насан жаргал голын урд тал гэж зүгээ зүг гаргасан ч голоо дагаж явсаар буруу тал руу явж алдаа гаргасан. За одоо өөр шин гүцэд таалруулахаар өөрхөн алга болсон зүйлийг олох хэрэгтэй байгаа. Өөр юу нусаа? Нулаач. Бүгж. За бүгж олно да. Өөр чин таалар гүцэд 10 минут хугацаа өгье. Энэхүү 10 минут хугацаанд өөрхөн бүгжийг олно да. Даалгавар гүйцэтгэхээр дашторжийг хүрэлцэн ирэх үед орой болж зураг авахд хүндрэлтэй болж эхэлж байлаа. Тэгэхээр урдуу хойдгүй үлдчихээ. Тэгээд дараа урд зөв бол урд баруун урдуу зүүн урдуу чигээр урдуу мурдуу л үзүүлээ дээ. Ийшэл их тэгс татагтаад байна. Ийшээ гэдэг нь ашиг урагшаа. Яг энэ зүгөө. Ийшээ зүйлээ эн чинь зүүн урагшаа. Мэдгүй би өөр чинь дагаа явна. Өөр бол одоо газар л олж өгнө шүү дээ. Өөрхөө бүгжийг олж өгнө. Би бол дагаад яг өрхтөө. Энэ зүгээр явъя. Энэ зүгээр. За. Нэгсэндээ 100 урагш явж байгаа шүү дээ. Дашторж зүгээр зүг гаргаж чадсан. Харин өөрийнхөө эд зүйлийг олж чадах болов уу? Ой тарих байсан тул юм болоход тун хэцүү болж байна. Ерөөд энэ чигрүүл байгаа. Энэ чигрүү. Зүүн баг зэрэг зүүн урагшаа салруу. За. Өөр энерги мэдэр чинь яаж чинь одоо? Яаж үзэж чинь? Энерги нь л ерөнхийдөө яг одоо дулаан булаан мэдэрдэг. Тийм тэр дулаанаар л хаагаад байна. Одоо өсрөөгөө одоо электрик шиг ингээд хаа явж байгаа дулаан мэдрэлээ. Дашторж бидний цүнхэн усан газрын яг хажуугаар өнгөрч явсан. Гэгээтэй байсан бол тэрээр харах боломжтой байлаа. Тунгаар хөнгөлөө да. За яв та яаж юм? Эндээс ирвэтэй амар ус татаад. Гэтэ тийм ийм модны ерөнхийдөө хажууханд ингээд тавьчихсан гэх юм уу та. Одоо таг харах болсон. Хаана юу мэддэхгүй юм шүү дээ. Та зүг чигээр л одоо стажинкийн дулааны энергийг мэдрэхгүй бол би ч өөрөө хаана уснаа мэдхэргүй болчиход байна да. Камерын гэрэл нүдрүүн тусаж байсан тул ойр орчмыг харахад түнд төвхтэй байсан юм. Ерөнхийдөө таны хугацаа дууссан ба. Гэхдээ та тун ойрхон ирсэн учраас би бас танд яг боломж олгоод тэрний цагийг сунгаад байна л да. Би яг олон мод байгаа болохоор ерөнхийдөө яг төөрөөд байна. Тэгээд ерөнхийдөө би энэ хавьд л гэж хэлнэ. Энэ хавьда. За таны эцсийн сонголтыг сонсъё. Тэгээд тэр газрыг чинь шалгаж үзээл тэгэл дуусгая да. Эндээс одоо тэр энэ хооронд л байна. За. За таны таалруу болсон тийм ээ. За. Зүүн бэлэгтэн дашторж цүнхэн усан газраас 15 метрийн зайтай хэтэрж яваад даалгавраа дуусгасан юм. Гэхдээ энэ бол чамлахааргүй амжилт гэж үзэж болно. За орой минь.
Саасан. Өнөөдөр хамгийн сүүлийн оролцогч Нанчин иш. Гол руу бууж болох уу? Гол руу буучих болох уу? Гол руу гэхлээр усан дотор орно шүү. Зүгээр зах дээр нь. Боллоо. Эхлээд энэ дээр үтсэн байх юм. Аль ирэг дээр нэг гэж үтсэн чинь чи. Эхлээд энэ гол руу ирэг дээр нь буугаад ирэх юм. За тэгдэг бол нөөрөө төлөлтэй. Даалгавар гүйцэтгэх сүүлчийн оролцогч Нанчин иш. За усруу унах юм бол ойлооч 5 метрийн гүнд бол унах гэсэн үг шүү дээ. Хан сайхан юм. Харсан сайхан зайдаг. Алтан сайхан наран сансан нэг сал. Буцах 8 мөн. Басны хан юм шантар гэж байна. Тэнд хэрэглэж л юм. Хойд ирэг дэлгэсэн юм байна. Хойд ирэг дээр өвтөлтэй нөө. Нанчин иш урд ирэг лүү гарсан боловч яагаад ч юм мэрэг тойрч хойд зүг рүү явахаар болсон юм ба. Зураг автыг зогсоо хамгийн сүүлийн зүгчгээ буруу гаргалаа. Тэг харах ус учраас даалгавар өнөө хүрээд дуусчихвэн. Манай энэ удаагийн сорилт маань бохол өвснөөс сэтгэлгээ төвн олготой адил хөндгөн сорилт байсан ойлгомжтой. Тиймээс манай нэвтрүүлгийн ихэнх оролцогчид энэ даалгаварт бүдэрсэн. Гэсээ дэш нэвтрүүлгийн оролцогч мөндөө зөвхийг төвөггүй болсон. Мөн оролцогч дашторж тун ойрхон төгж утсан байлаа. Ингэснээр алга болсон зүйлийг зөмбөлөгчд маань олох чадвартай байна гэдгийг дахин баталж чадлаа. Харин одоо манай нэвтрүүлгийн шүүгчд хуралдаж энэ 7 хоногт манай нэвтрүүлгийг орхиж явах зөмбөлөгтөн болон нэвтрүүлгийн шилдэг зөмбөлтнийг тодруулах болно. За нэвтрүүлэг маань шүүгчдийн хурлаар өргөлжиж байна. Энэ 7 хоногийн 2 даалгаврын дараагаар хэн нэвтрүүлгийг орхиж явах вэ гэдэг нь манай нэвтрүүлгийн шүүгчд шийдэх ёстой. Энэ 7 хоногт маань араб бичиг болон ой модон нуусан зүйлийг олох үндсэн 2 даалгавар явуулсан байгаа. Тэгэхээр мэдээллийг сайнаас нь эхлэе. Энэ 7 хоногт хэн сайн байна? Хэн шилгээ тодорхой. За зоригт хахаас эхлэе. Энэ 7 хоногийн бидний явуулсан цулаан дээр бол одоо ой мод араб бичиг гэсэн 2 зөмбөлгийн одоо сорилт явуулсан. За энэ дээр манай оролцогчдоос хамгийн сайн байсан нь одоо дашторж гэж бодож байгаа хэрнээ. За манай нэвтрүүлгийн үйл итгэгч Золботын хувьд араб бичгэн дээр эхлээд ярихад бол бас бодлоор бол сайн талын хэлэх юм бол Нанчин иш гэж залууг бол бас нэлээд мундаг хэлжиглөө гэж ойлгож байгаа. Хоёрдугаарт бол дашторжийг бол бас их сайн хэлжигсэн гэж ойлгож байгаа. Гуравдугаарт бол оюун чимгийг бол ер нь бас их гайгүй хэлсэн. Дотор нь байхгүй бас одоо хамаа намаагүй ярьж байгаа бас зөмбөлөгчд бас байна. Жишээлбэл одоо энэ сайн хүү гэдэг одоо энэ хүн бол одоо жишээлбэл үнэхээр л энерги авдаг бол зөмбөлөг байдаг бол одоо ямар нэг хэмжээгээр бас нэг жоохон гадарлах болов гэж бодсон чи ямар ч гадар байхгүй. Одоо бараг тэр арабын содрыг хараад одоо арабын одоо бас их сайн сайхан одоо бараг өглөө тэр чинь бас нэг хайр дурлалын ч гэлөө Аллах Тэнгэрийн нэг юм өрөөлтөй сайхан шүлэг байна гэж ингэж хэлсэн болохоор одоо бас одоо тийм зөмбөлөг байж болох уугүй юу. Тэгтэл ой мод гэдэг ийм одоо бас даалгавар дээр ганц олсон хүн бол мөндөө. Таны үнэлгээ бол тийм ээ. Ерөнхий шүүгч Бадарч ахын хувьд энэ 91 одоо намайг ороход бол бүдэрчих юм байна. Би эндээс энэ ямар ч оноогүй гарах юм байна. Энүүнд ороход би ч бас нэг сурагчаар болон дунд нь авчих дайны юм байна. Энд ороод үзье гэсэн тийм чадвар болвол энэс одоо даалгавар урчиж мэдээд одоо би энд орохгүй марахгүй гэдээ яах юм бэ? Тийм чадамж байх ёстой. Бадарчгаа дахиад ийм болохгүй. Бүх хүмүүс бүгдээрээ 100% сайн байх бол магадгүй бас хэцүү шүү дээ. Алдах онох асуудал зөндөө байдаг. За зөмбөлөгчд маань үнэхээр одоо энэ хүнд маш хүнд даалгавар гэж би бол хувьдаа бол их сайн биелүүлсэн гэж бодож байгаа. Тэр одоо 250 метрийн радиус дотор тэр нуусан бүгжийг олно гэдэг бол бас тэр болгон хүн болон чадахгүй л дээ. Хугацаа өгсөн байна. Тийм хугацаа тодорхой хугацаанд тул. За тэр харийн бичгийг одоо бас шууд одоо ингээд тайлж унших асуудал бас хүнд даалгавар л да. Тэр энийг бас манай зөмбөлөгчд маань бас харьцангуй бас их сайн тайлбарж ярьсан байгаа шүү дээ. Мэдээж бүх оролцогчдын бүгдээрээ сайн байх нь ойлгомжтой. Энэ тэмцээн учраас мэдээж энэ 11 оролцогчдод бол чадварын өвтөд байгаа. Тэгээ тэднийг бол одоо бид л хасах гэдэг шүү дээ. Хасахын төс болоод байна. Одоо тэгвэл хэдүүл хасъя. Эхнээс нь хасаад эхлүүл яа гэдэг. Энийг хасах уу? За
Бадаж хасаглаа. Хэнийг хасах вэ удаад? Миний хар бол 8 хүн бол ерөөсөө багцаа байхгүй. За 8 хүн багцаа авахгүйсэн таны хар. Маш хэцүү байна. Энэ хоёр дор бол 8 хүн багцаа байхгүй. Гэхдээ зэрэг 8-ын бол одоо урдах байдлуудтай бас жаахан арцуулж ийж асах юм уу яах юм. Тиймэрхүү байдалтай л байна. Ерөнхийдөө 8 хүн бол ерөнхийдөө 8 хүн насчихаар байна. Одоогийн 2 даалгын үзүүлэлтээр байна. Тийм учраас миний хэлээд байгаа бол тэр орохч байгаа юмдаа бас нэг 50% ч гэсэн нэг оноо авчна гэсэн чадвартай байж энэ дээл оролцох ёстой л гэж хэлээд байна. Тэгэхээр яг 8 хүн 8 хүн насчих уу? Тэгэхээр юм дээ. Дахиад тийм бадачгаа бас нэг талын юм бол зөв. Нөгөө талд би бас өөр юм ярих гэдэг байхгүй юу? Юу гэхээр энэ сүүлийн оймод ороо бичих хэвчүүд 8 хүмүүс байснад гарцаагүй нэ. Гэтэл энэ 8-ууд чинь түрүүчийн хүүхэд тэрэлжтэй бол бас хамаагүй илүү байсан байж байгаа байхгүй тэр мэдээлэл өгсөн. Сайн өгсөн байж байгаа байхгүй юу? Ерөнхийдөө урдлын түрүүчийн 7 хоног явуулсан 2 даалгавар, энэ 7 хоног явуулсан 2 даалгаврын дөрөвдөнх нь дүнг харж агаад нэг хүндэл буучаад байгаа л да. За таны хувьд нэг хүндэл буучаад байна. Тэр хүн хэн бэ? За тэг одоо би хэлэхгүй зургийн тахтайхан шиг. Зургийн шиг өгч. За хэлэхгүй юм байна тий. Дээрээс нь логик сэтгэлгээгээр зөв бэлгийн хэллэгээс шал өөр юмар харьцаад байгаа улсуудыг л би хэлж ирнэ асах хэвээр гэж бодож байна. Яг зөв. Би тэнтэй санал байна. Жохон ч гэсэн гадралчаасаа гэж ихтэмж гэж үзэхэд тэгээ болж өгөхгүй юм да. Тэгээд би одоо бас миний бодлоор би энийг л өгмөр санагдаад байна. За энэ оролцооч. За манай 3 шүүгчид ерөнхийдөө гурлаа санал нэгтэй байгаа юм байна. Би ч бараг санал нэгтэй байна да. За ингээд бараг шүүгчдийн 100% саналаар хар тогтоонд орох зургийн эзэм бэлэн боллоо. Хар тогтоонд ээжээ. За ингээд манай төрөл нэг хүн орох нь ойлгомжтой боллоо. Би даруул болдох нь ойлгомжтой боллоо. За энэ додооны шилдэг оролцогч. Надад зургийг өгнө үү? За даш доржиг өгч байна. За энэ ч бараг энэ додооны шилдэг оролцогч бол үзэгчд амт шиг ойлгомжтой байгаа. Та энэ долооны шилдэг оролцогч цагаан тогтоонд орлоо. За ингээд энэ долооны манай төрлийг орхиж явах зөмбөлтөн шилдэг зөмбөлтний зураг миний гарт бэлэн боллоо. Ингээд дүнгээ зөмбөлтнүүдэд танилцуулсан. Арамд эрхэм зөмбөлөгчтэй. Дөнгөж сая манай шүүгчдийн хурал хуралдаж дүнгээ гаргаад байна. Ингээд миний гарт байгаа хар болон цагаан тогтуу эзэнтэй болоод байна. Ингээд энэ 7 хоногийн шилдэг зөмбөлтөн хинбэ гэдгээс эхлэе. Цагаан тогтоог нээж үзье. Энэ 7 даалгавар амжилттай үзсэн зөмбөлтөн шилдэг зөмбөлтөн бол оролцогч дашторч тэнийг тодруулсан байна. Танд баяр хүргэе. Та энэ 7 хоногийн шилдэг оролцож болсон байна. Баяр хүргэе. Харин одоо хамтдаа бүгдөө хар тогтоог нэ. Хар тогтоог нэ гэдэг бол миний хувьд бол хүндхэн сорилт байдаг. Гэхдээ тэмцсэн учраас бид нэг хүн орхиж явах нь ойлгомжтой. Ингээд шүүгчдийн хурал хуралдаад энэ 7 хоногт тааруу байсан зөмбөлтөн гэдгээр нь дүгнж үзээд оролцогч од гэрэл та төрлийг орхилсан байна. Тун харамсалтай. Гэхдээ энэ шүүгчдийн дүн та энэ удаа даалгаврыг муу үздэг учраас манай төрлийг цааш дөрвөлжүүлэх боломжгүй болж байна. Гэхдээ магадгүй дараа жилийн зөмбөлийн 7-д оролцож чадвараа сайжруулалт оролцох боломжтой гэдгийг хэлье. Ингээд таны хувьд манай төрлийг дуусч байна. Камер урд нь ингэж камер өмнө ярьж байгаагүй ингэж иймэрхүү юмд орж байгааг болохоор айгүй их тийм сандрал ихтэй. Сайхан тэнгэртэй хүмүүстэй оролцоод их бөөрс өөрөө олцсон сайхан хүмүүстэй оролцлоо. Тэгээ сурч авсан, мэдсэн ч юм их байлаа. Дараа дахиж ирэндээ. За ингээд эрхэм зөмбөлөгчтэй бид аруулаа үлдлээ. Цаашид өсөлтөө олон ширээсэн гэж би бодож байна. Ингээ бүгд чинь амжилт хүсье. Эрхэм үзэгч та бүхэн манай зөмбөлөгчдийг сорих боломж байгаа. Тийм учраас манай нэвтрүүлэгт сонирхолтой даалгаврын санал ирүүлэх боломжтой гэдгийг сануулъя. Ингээд дараагийн 7 хоногийн ягийн цагтаа иргэн уулзлаа. 4 баяртай. Зөмбөлгийн 7-6 5 хүнд хүрлээ. Баяртай зөмбөлөгчтэй.